За энэ удаад IMET-ийн онлайн хичээл хэсгийг танилцуулъя. За энэ хэсэг дотор бол бүх хичээлүүд нь багтсан байдаг. За дунд анги жишээлх юм бол айлгуур англиар зүтгэс эхлэе. Дотор нь бүлгүүд хуваацсан байдаг. Бүлгүүдэд задлуул сэдвүүд нь гарч ирнэ. За функц жишээлх юм бол ингээд одоо олон гишүүнд илтгэгч, логарифм, прогресс ба цуга, биномийн задраа, матриц, хязгаар, уламжлал, интеграл, комплекс тоо, дифференциал тэгштгэл, тригонометр, за геометри бол дотроо хавтгайн геометри болон координат, октагон геометри хвчлэн задарна. За ингээд задарсан дотроо ийм олон хичээлтэй. За тэгээ магадлал, статистик, тэгээ дид сэдвүүдээр задардаг. За тэгээ олимпиадын болон бусад гэсэн ийм олон ангилалт, ийм олон хичээлүүд байдаг. За хичээлүүд нь бол видео хичээл, онлайн хичээл, жишээ даалгавруудаас тогтдог. За видео хичээл нь бол маш богино хугацаанд маш их мэдлэгийг олох зорилготойгоор олон төрлийн програм ашиглаж бэлтгэгдсэн байгаа. За жишээлх юм бол энгийн хичээлээр бол 30 минут цагдах хичээлийг 10 минутанд багтаах байдлаар техник нэгшлүүдийг ашигласан байдаг. За тэгээ онлайн хэсэгт нь бол бүх хичээлээ дэлгэрэнгүй тайлбарлаж өнгөдгээр ялган бас л математикийн өндөр програмуудыг ашиглаж хийсэн байдаг. За онлайн хэсэгт үтсэн юм жишээгээр тайлбарлана. За жишээгээ үзэж ойлгосныхаа дараа даалгаврын бодлогуудыг хийх ёстой. За энэ мэтчлэнгээр бүх хичээлүүд нь ийм зохион байгуулалтаар орсон байгаа. За дараад нь онлайн сорил болон суртлаа давтуулангуудын тухай тайлбарлах болно.